Гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглан дараах илэрхийлүүд дэх хааллыг алга болго. Гишүүнчлэн үржүүлэх чанартай холбоотой хэд хэдэн бодлого бодъё. Гишүүнчлэн үржүүлнэ гэхээр эргэн нэг сануулхад заавал A-ийг үржих нь B дээр нэмэх нь C гэж байлаа гэхэд хэдүүлээ A-ээр энд байгаа хоёр тоог хоёуланг нь үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ маань ерөөсөө A-ийг үржих нь B дээр нэмэх нь A-ийг үржих нь C болно гэсээр A-ийг үржих нь B тэгээд C-ийг нэмэх биш. Харин хоёуланг нь ойлгомжтой байгаа зү. Жишээ нь 5-ыг үржих нь 3 дээр нэмэх нь 7 байвал үйлдэлийг гүйцэтгэх дарааллын дагуу бол хаалтанд хаа нэмээд 5-ыг үржүүлэх нь 10 болж таараа тийм үү? 5-ыг үржих нь 10 буюу 50 гарна. Зөв хариу гарсныг бүгдөө бид мэдэж байгаа. Харин гишүүнчлэн үржүүлж бодвол энэ маань 5-ыг үржих нь 3 буюу 15. Нэмэх нь 5-ыг үржих нь 7 буюу 35 байна. 15 дээр нэмэх нь 35 гэхээр яалтчгүй 50 гарна. 5-ыг зөвхөн 3-аар үржүүлчихвэл 15 дээр нэмэх нь 7 болчихно. Хариу буруу гараад ирнэ. Тиймээс 5-ыг энэ хаалтанд байгаа 2 тоогоор хоёулангаар нь үржүүлээд нэмэх хэрэгтэй. Учир нь эдгээрийн нийлбэрийг үржүүлж байгаа шүү дээ. За ямар ч тач энэ аргаараа эдгээр бодлогын заримынх нь хариуг болцгоё. 2-ны 1-ийг үржүүлэх нь x-ээс хасах нь y, тэгээд хасах нь 4 гэсэн байна. Ингээд 2-ны 1-ээр хоёуланг нь үржүүлэн тэ. Тэгэхээр энэ нь 2-ны 1-ийн x-ээс хасах нь 2-ны 1-ийн y хасах нь 4 болно. Дуусаа. Сийг бодъё. 6 дээр нэмэх нь x-ээс хасах нь 5, нэмэх нь 7 гэсэн байна. За энэ бодлогон дээр бол гишүүнчлэн үржүүлэх ямар нэгэн юм алга тийм үү? Зүгээр л хаалтнаас гаргахад л болохоор байгааз 6 дээр нэмэх нь энэ зүйл гэдэг чинь өөрөөр хэлбэл ийм гэсэн үг. 6 дээр нэмэх нь x, нэмэх нь сөрөг 5 буюу хасах 5, тэгээд нэмэх нь 7. Энэ нь 2 болно. Хасах 5 дээр нэмэх нь 7 нь 2 тий. 2 дээр нэмэх нь 6 гэхээр 8. Ингээд илэрхийлэл маань 8 дээр нэмэх нь x боллоо. Сая C-г батсан. Одоо E-г бодъё. Энэ 4-ийг үржүүлэх нь m дээр нэмэх нь 7, хасах нь 6-г үржүүлэх нь 4-өөс хасах нь m гэж. Гишүүнчлэн үржүүлээ. 4-ийг үржүүлэх нь m гэдэг чинь 4m, нэмэх нь 4-ийг үржих нь 7 гэхээр 28. Тэгээд уул нь 2 аргаар бодож болно. Ерөөсөө эхлээд ингэж хий. Эхлээд хасах нь 4 ингээд хасах нь 6-г үржих нь 4 гэдэг чинь 24. 6-г үржүүлэх нь хасах m гэхээр хасах 6m. Хардаа би энд хасахын нэмэх гэж энд бичиж болохоор байгааз гэлээж ингэж 2 алхмаар харуулахар шийдлээ. Эхлээд 6-гаар үржүүлчихээ дараа нь сөрөг тэмдгийн учрыг олъё. За тэгэхээр энэ маань 4m дээр нэмэх нь 28. Тэгээд сөрөг тэмдгээр үржүүлэхээр өөрөөр хэлбэл эн чинь сөрөг 1-ийг бүгдээр нь үржүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Хасах 1-ийг үржүүлэх нь 24 гэхээр хасах 24 болно. Хасах 1-ийг үржих нь хасах 6m гэдэг чинь нэмэх 6m. Одоо m-үүдээ нэмнэ. 4m дээр нэмэх нь 6m, 10m. Тэгээд тогтмол тоонуудаа бодъё. 28-аас хасах нь 24 нь харин 4 гарна. Ингээд нэмэх нь 4 болох нэ. За, доошлуулаад жишээ бодноо. Гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглан дараах функцүүдийг хэлбэрчил гинэ. Хэдэн жишээг л бодцгоё. Эхний A бодлого нь 8x дээр нэмэх нь 12, хуваахан 4 гэсэн байна. Гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашигла гэд байгаагийн учир нь энэ бүхнийг 4-т хуваа гэсэн үг. Бүгдийг нь 4-т хуваана гэдэг нь нэг бүрчлэн 4-т хуваана гэсэн үг үстэй. Үүнийг өөрөөр илэрхийлвэл 4-ний 1-ийг үржүүлэх нь 8x дээр нэмэх нь 12. Мөн үү? Энэ хоёр яг адилхан. Энд бол тус бүрийг 4-т хуваана. Харин энд бол тус бүрийг нь 4-ний 1-ээр үржүүлж байгааз үүнийг харуулбал 4-ний 8x дээр нэмэх нь 4-ний 12 гэсэн үг шүү дээ. Бутархаа болгоод нэмэх үйлдэл хийн те. 8-ыг 4-т хуваахаар 2x нэмэх нь 3 болно. Ингэж бодож болно. Эсвэл ийм аргаар бодсон ч болно. 4-ний 1-ийг үржүүлэх нь 8x гэхээр 2x. Нэмэх нь 4-ний 1-ийг 12-оор үржүүлэхээр 3 гарна. Аль нар нь ч бодсон адилхан хариу гарнаа. C-г бодъё. C-д 11-ийн x дээр нэмэх нь 12, хуваах нь 2 гэж. Яг үүнтэй адилхан байгааз эн чинь өөрөөр хэлбэл 11-ийг хуваах нь 2 гээд x ч гэсэн болно. Эсвэл 11-ийн x-ийг хуваах нь 2 гэсэн ч адилхан. Нэмэх нь 12-ыг хуваах нь 2 буюу нэмэх нь 6. За ахаад нэгийг бодъё. E-г бодноо.
И их сонирхолтой харагдаж байх чинь урдаа сөрөг тэмдэгтэй. Тэгээд 6 зэйтээс хасах нь 2, хуваах нь 3 гэжээ. Үүнийг өөрөөр харуулбал ингэж бичсэнтэй адилхан. Хасах 3-1-ийг үржүүлэх нь 6 зэйтээс хасах нь 2. Энэ хоёр яг адилхан. Ялгаагүй. Мөн үү? Энэ чинь хасах 3-1 гэсэн үг шүү дээ. Энд сөрөг 1 байгаа гэж төсөөлчих. Хасах 3-1-ийг үржүүлэх нь 6 зэйтээс хасах нь 2 те. Тэгээд гишүүнчлэн үржүүлэх чанарыг ашиглахаар хасах 3-1-ийг үржүүлэх нь 6 зэйт гэхээр 2 зэйт болно. Дараа нь хасах 3-1-ийг үржүүлэх нь хасах 2 гэдэг нь хасах тэмдэгтүүд устдаад нэмэх нь 3-2 болно. Ингээд дуслаа.